За сайн байна уу? Сайн байцгаана уу? За ойр дөрн их влог хийж уулзсангүй. За энэ удаагийнхаа влогоор болохоор одоо манай влогийг үздэг хүмүүс бүгд андахгүй сайн мэдж байгаа. Австралийн засгийн газрын тэтгэлэг одоо энэ жилийнх нь буюу 20 оных нь зарлагдах гэж байгаа. 2 сарын 1-ээс материалаа хүлээж аваад тэгээд нөгөө уламжилт ёсоор одоо 4 сарын 30-нд дуусгах гэж байгаа. Энэ тэтгэлэгт орсон бага саг хэдэн өөрчлөлт энэ жил шинэ өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлт юу болсон юм бэ? Яасан юм бэ гэдгийг та бүхэнд хуваалцах гэж байгаамаа. Бид хоёрын влогийг ер нь үздэг хүмүүс бол Австралийн засгийн газрын тэтгэлэг гэж ер нь юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бол хангалттай сайн ер нь мэддэг болсон байхаа гэж найдаж байна. Энэ тэтгэлэг бол одоо бүрэн магистрийн хөтөлбөр тэнцсэн Австралийн айлын сургууль сурж байгаа хүнд өгж байгаа юм тэтгэлэг. Одоо дэлхийд дээр байгаа энэ төрлийн магистрийн тэтгэлгүүд дотроос нь бол хамгийн одоо их мөнгөтэй, хамгийн өгөөмөрнө гэж тооцогддог юм тэтгэлэг шүү гэдэг хэлээ. За юу багтдаг юм та нар бид хоёрын өмнөх влогоор бол үзсэн баг. За гэхдээ яг төвчхээд дуртахад бол мэдээ сургалтын тэтгэлгийг чинь бүрэн төлнө. Одоо чиний мастерын курс чинь 1 жил байна уу, 2 жил байна уу, эсвэл одоо жил хагас байна уу, тийм үү? За тэгээд Монголоос анх наашаа ирэх сургалтаан дуусаад Монгол руу буцах визээ ч өгнө. Гэхдээ энэ онгоцны визээ шүү дээ, тийм. За энэ бол тэгтээ зөвхөн одоо суралцж байгаа хүн нөө тэтгэлэг авсан гэр бүлийнх нь хүн юм уу хүүхэд одоо тэдний юу нь бол орохгүй, тийм үү? За тэгээд анх ирэхэд чинь бол одоо 5,000 австрал долларыг бол суурьших зардал одоо ном хэрэгтэй материал хичээл хэрэгслээ дээр авахд чинь гэж зориулж өгдөг. За тэгээд мөн чухал нь одоо юу вэ гэхээр олон улсын хувьд эрүүл мэндийн даатгалыг тэтгэлэг авсан хүнд бас өгдөг, тийм. Яг суралцах хугацаагаар ч гэсэн гэр бүлийн ч хүмүүс эдгэрт ч юм бол одоо тэр даатгал нь бол төлөхгүй, тийм. За ерөнхийдөө бол одоо ийм зүйлийг өгж байгаа юм. За тэгээд мэдээж тэтгэл нөгөө 100% тэтгэл өгчраас амжиргааны зардал гэж мөнгө өгнө. За тэргүүрээ бол чи байраа олоод байраа түрээслээд одоо тэг өөрийнхөө нөгөө хоолунд бусад одоо зардлаа явах хэвээр төгс. За тэр нь бол нэг ойролцоогоор сардаан бол нэг 2500 орчим доллар. Бараг 2500 болтын шүү. За тэгээд ингээ 2-7 хоног тутамдаа банкны чин карт руу ингээ цалин шиг ороод ирдэг, те. За маш товчоор бол одоо ийм тэтгэлэг байдаг. За тэгээд хэд хэдэн оноосон одоо юу гэдэг цаанаас ингээ гаргасан тийм чиглэлүүд Монголын талд одоо юу гэдэг санал болгож байгаа тийм чиглэлүүд байдаг. Яг тэгэхээр энэ тэтгэлэгч өөрөө Монголын одоо боловсон хүчний хүү ажил хийж байгаа хүмүүсийг л сургах, чадварчуулах одоо тийм зорилготой тэтгэлэг шүү дээ, тийм. Тэгэхээр та нар тэр болгоны нь бол нөгөө Australia Awards Mongolia гэдэг тэр вебсайт руу нөрөөл уус монгол хэл дээр ч байгаа, англи хэл дээр ч байгаа. Ямар чиглэл байгаа. Чиний сурах гэдэг чиглэл чинь аль талдаа авцалдах юм бэ гэдгийг нь бол ингээ харждаг, тийм. За энэ жил болохоор 3 том өөрчлөлт орсон гэж байгаа. 3 том өөрчлөлтийнх нь нэг нь болохоор юу вэ гэхээр хэрвээ тэтгэлэгт өргөдөл гаргаж байгаа хүн Монголд бакалавр хамгаалсан бол одоо Монголын айл нэг сургуульд өгсөн бол гэсэн үг шүү дээ, тийм. Гол ч оноо 3-аас дээш байх хэрэгтэй гэсэн ийм шаардлага тавьж байгаа шүү, тийм. Гол ч оноо 3-аас дээш байх хэрэгтэй. За тэгээд хэрвээ одоо юу гэдэг тийм гадаад улсад ингээд Монголоос өөр улсад чи бакалавр хамгаалсан бол тэр бакалаврын чинь дүн элдв юмыг бол Австралийн боловсролын тогтолцоо сургууль заавал хүлээн зөвшөөрөх үз тийм байх хэрэгтэй гэсэн үг. За янз бүрийн шалтгаанаас болоод бол одоо зөвшөөрөхгүй байх хэдэр тохиолдол үүсдэг юм шиг байна. За Монгол магадгүй одоо ихэнх хүн бол Монголоос тийм Монгол бакалавр хамгаалсан хүмүүс л энэ тэтгэлэгт одоо материал янз бүрийн бүрдүүлж өгч байгаа хэрэг. Тэгэхээр энэ хүмүүсийн голч бол заавал явах хэрэгтэй байх нь 3-аас дээш байх хэрэгтэй гэсэн. Монголд ч нэг 4 хүртэл дүгнээд байдаг шүү дээ, тэргээр нь. За дараагийн 2 дахь том өөрчлөлт нь болохоор юу вэ гэхээр одоо 20 оны 2 сарын 1-ний байдлаар чи тасралтгүй 2 жил ажилласан байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол 18 оны одоо магадгүй 1 сарын 1-ээс ч юм уу 2 сарын 1-ээс ч юм уу одоо сүүлийн 2 жил гэж тооцоолоо, тийм. Тэгээ 20 оны 2 сарын 1 хүртэл чи тасралтгүй ажилласан гэдэг нотлох хэрэгтэй байхгүй. За энд бол мэдээж жирэмсний чөлөө авсан дээр байх юм бол энийг оруулж тооцно гэсэн. За
энэ ажилсангийн чинь бол нотлохоо илдэв юм бол нөгөө нийгмийн даатгалын төвтрийг чинь нотрот дээр аваачаад баталгаажуулаад тэгээд тэр хуулбараа явуулаад тэгээд цаад улсууд нь бичиг баримтын янз бүрийн шалгалт хийдэг бах те ийм байх хэвээр. Энэ 2 жил тасралтгүй ажилласан байх хэвээр гэсэн нэг ийм юм нэмсэн байна лээ. За 3 дахь хамгийн чухал гэдэг юм уу маш том өөрчлөлт нь магадгүй олон хүний гонс ойлгож байгаа. За бид нар ч гэсэн ингээд тэтгэлэг авсан байхдаа ярьжсэн нь бол нөгөө IELTS-ийн шалгуур оноогоо ихсгсэн байлээ. За хуучин бидний үед бол яаж яасан бэ гэхээр хөдөө орон нутгаас одоо ингэж элсэж байгаа хүн болвол 5 оноотой. За хотоос элсэж байгаа хүн бол IELTS-ийн 5.5 оноотой. За тэр нөгөө 4 хэсэг байгаа шүү дээ. Нөгөө унших, ярих, сонсох, бичих гэсэн энэ 4 хэсгийг болвол 5 онооноос доош юусоо байж болохгүй гэсэн ийм шалгуур тавьдаг байсан л та. За гэтэл энэ жил бол яасан бэ гэхээр IELTS-ийн одоо энэ дундаж оноогоо бол 6 болгосон. За тэгээд одоо нөгөө band score-ууд гэдэг байгаа нөгөө 4 чадвартай хуваагдаж байгаа оноо бол 5.5-аас багахгүй байхыг шаарддаг болсон. За энэ зарим хүмүүст муу мэдээ одоо ялангуяа их бүдүүлгээр ерөнхийлчилж хэлэх юм бол 30-аас дээш насныханд бол жаахан муу мэдээ бах. Яг л одоо бидний үеийнхэн чинь нөгөө англи хэл мэлтэй хожуу ноцолдож эхэлсэн. Магадгүй 30 ч юм уу за одоо тэгээ 27-8-аас доош насныханд бол харьцангуйгаа айгүй байгаа. Яг л тэр чинь англи хэлтэй бидний үеийг бол одоо арай эрт ноцолцсон учраас энэ оноо моноогоо авцсан байх нь их юм байна лээ. Австралийн ихтэй сургуулиудад магистрийн түвшин сурах оноо бол одоо эмч эднэр ч гэдэг юм уу одоо хуулийн сүрхий эсвэл сэтгүүлийн тийм нэг сүрхий анги дээр 9 тооцвол ерөөсөө нийтдээ 6.5-ыг шаарддаг байхгүй. Тэгээд одоо 4 чадварын ч оноо одоо band оноо гэдэг ба шүү дээ. Score гэдэг. Тэр чинь бол 6-аас бууж болохгүй. Тэгэхээр 4 чадвар чинь дөрвөлээ 6-аас дээш тэгээд 6.5 байх хэрэгтэй тий. За энэ бол зөвхөн Австрали биш ер нь англи хэлтэй англиар энэ тэнд мастер сурах гэж байгаа маш олон сургуулийн маш олон улсын хамгийн ерөнхий шаардлагатай. Гэтэл энэ оноо бол бараг л тэрэнд хүрэж байна. 6 тэгээд одоо band score чинь 5.5-аас бага байж болохгүй гэдэг. Тэгэхээр энд бол одоо энэ жилээс нэлээд өрсөлдөөн гэдэг юм уу тийм юм магадгүй гарч ирэх магадaltaй баха гэж бодож байна. За тэгэхээр ийм 3 том тийм үү одоо өөрчлөлт орсон байна. Бидний үед бол нэг 700 шахуу гэж ярьж байсан. Сүүлд бол одоо албан ёсны вебсайт дээр хийсэн мэдээлэлүүд дээр харж байхад бол нодлын дээр бол 500 гаруй аппликейшн одоо хүн өрсөлдсөн байсан юм байна лээ. За тэгээд тэрнээс ингээд шалгаруулаад 20 гаруй хүн явуулсан. Одоо яг нарийн тоог нь би санахгүй одоо багцаалдаж ярьж шүү дээ. Та нарын сонирхч байвал тэр юм хүн дээр мэдээлэл нь тодорхой байгаа. Ялангуяа тэр нэг Australian Awards, Mongolian Scholars гэдэг Facebook group байдаг. Тэн дээр нь бол маш тодорхой мэдээлэлүүд нь байж байгаа. Тэгэхээр энэ жил одоо гिचнээ хүн өрсөлдөхийг мэдэхгүй байна. Амын ялгаа авахгүй 20 гарангаал авах бах. За ийм 3 том өөрчлөлт орсон юм байна гэдгийг л би та бүхэнд мэдгэх гэж энэ влогийг хийсэн юм аа. Тэгээд хэрэгтэй болов уу гэж найдаж байна. Яаж apply хийх тухай бол бүр одоо жил гарангийн өмнө хийсэн бид хоёрын влог дээр байгаа учраас энэ сугнаасаа доош өгүүлгээ харчаарай. За 2 сарын 1 боллоо. 10 хоног юу ах вэ? Материал амбилт 4 сарын 30 хүртэл зайч байна, лайч байна. Тэ хүнтэй суугаад хүүхд гаргачих ч бараг хугацаа байна. Амжилт хүсье.